Father католик шашны дахил гэж юу юм бол? Католик шашин тахил гэвэл Есүс байна. Иесус. Есүсийг өргөн католик шашны мөргөл дээр өргөж байгаа нь хураг биш, үхэр биш, тий хүн биш, тий мөнгө биш, талх дарс бас биш. Есүсийг өргөж байгаа. Яагаад гэвэл Есүс өөрөө юудэчүүдийн үл хамжлал дээр байсан тийм тахилыг одоо бүгдийг аваад нэг мөргөл байгуулсан байна. Тэгээд тэгэхээр тэр өөрийгөө тахил бангон өргөсөн нь одоогийн католик шашны ёслол дээр байгаа мөргөл байна. Тэгвэл маш чухал эрхэм зүйл байсан тийм. Ушрын гэх юм бол бид нараас одоо сайн мэдээд адил хуучин гэрээ унших юм бол одоо бидний одоо итгэгчдийн өвгдөөс гэж одоо хэлж болох хүмүүс маань Тэнгэр бурханд дахил өргөхийн тулд одоо мал одоо маш их зүйлсийг бэлтгэдэг байсан. Түлээ, тахтын ширээ, чулуу босгоо тий. Харин тэр бүхэлд зан үйлийг одоо нэгтгэж маань одоо Христ одоо өөрийнхөө бидний төлөө заалмаа дээр нас барснаар одоо тэрхүү дахил болсон байна тий. Тийм байна. Тийм учраас манай католик шашны тахил гэвэл Есүс байна гэдгийг сайн бодох хэрэгтэй. Бид өргөж байгаа мөнгө биш, тарх биш. Есүс өөрийгөө өргөж байгаа маш үнцэнтэй мөргөл байна. Тийм ээ. Үүнээ дээр үедээ эд материалын зүйлсийг Тэнгэр бурханд өргөөд одоо тэрхүү өргөсөн тахилын утаагаар дамжуулан Тэнгэр бурханд уулздаг гэдэг байсан бол харин Христ одоо бид бүхний одоо дунд ирээд бас өөрийгөө бидний зодослол болгоод өгсөн маань. Маш эрхэм нандин зүйлс байх нэ. Баярлалаа. Баярлалаа.